Өдрийн мэнд Нарны аймгийн монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхэн од мөндөр сувгийн уран зураг нэвтрүүлэг эхэлж байна. Студид урлаг судлаач Амина болон хөтлөх зандаа миний бие. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За Амина хоёр өмнөх дугаар дээр Ван Гогийн дүүдэ бичсэн захидлыг ярьсан байгаа. За тэгэд өмнөх дугаар дээр Ван Гог 26 нас хүрээд дууссан. Гэтэ нөгөө сонсогчдоо бас ахин сануулах үднээс юу басныг яг юун дээр дуусныг ахин сануулъя те. За цаа чин Боринаж гэдэг нэг уурхайн ядуу ус ихтэй тийм газар очиж номлоо түгээх гэж оролцсон ба. Библийг тий. Гэхдээ бүтлгүүц. За ядуу дорой ард уурхайн хар ажилтны дунд шашны сургаал номлолыг дэлгэрүүлэх гэсэн тэр анхдагч зорилго нь айжмдаа бүтлгүүцсэн ба тий. Боринажийн тэр дүнсгэр өөтэй орчин хүмүүсийнх нь бор бааз дуухан төрөх игнэгц тийм ганцаардагчийн дүртэй Ван Гогт харин хань болсон баг. Тэр хүртэл чухам юу болох нь үл мэдэгдсэн онгодыг нь хөглсөн болов уу гэж судлаач үздэг. Биер будаг нийлүүлэхэд хүргэсэн энэ Боринаж ахуй амьдрал түүнийг насан туршид дагсан мэт байдгаа гэд би өмнөх дугаар дээр ярьжсэн тий. Боринажд Ван Гог уртсанд амьдардаг байсан. Өөрт байсан хэд 3 төгрөгөө тий хүмүүст ингээд тарааж өгөөд өнгөтэй өөдтэй хувцаа хар ажлын хувцаар сольсон байгаа. Уран яруу илтгэх авьяас байхгүй түүнийг зорж очиод тий номлын сонсох хүн бүр олдохооч байсан. Тэгээд нөө Боринажийн албаныхан 1879 онд түүнийг шашны номлол айлдах туршилтын хугацаанд дууссан гэд явахыг шаардсан байна. Боринажд ажилгүй, мөнгөгүй, анд нөхөдгүй, орох оронгүй, гутарч гунтсан 26 настай Ван Гог дүүти одоо захидал бичгээж байсан. Ингээд тэр зурж эхэлсэн байна. Боринажийн хамгийн гол нь чухам яг юунд тэгтэл татагц одоо Ван Гогийн сэтгэлийг татсан. Яагаад ингээд зураач болохоор шийдсэн бол үнэхээр юм сонирхолтой. Хамгийн илбэг одоо тийм таарлж байгаа одоо судлаачдын хариулт болохоор тий Ван Гог тэнд Боринаж дахта уурхаачдыг өрөвцсөн. Тэднээс өөрийгөө олж харсан гэдэг таамаг төвшүүлсэн байдаг. Үнэхээр Боринаж тэр одоо газрынхны тий олонх нь бичиг үсэггүй хүнд хүчээр ажилд нухлагдсан хүмүүс байсан. Насан туршдаа ганцаардаж хаа явсан газраа найз нөхөр хайгаач олддгүй хэн бүхэмтэй тийм таарамж муутай харьцаатай Ван Гогийн хувьд яг тэр нөгөө Боринажийн бүдүүн хадуун зовж зүдрэх хувь заяатайгаа эвлэрсэн тэр уурхайчид Ван Гогийн тэр анхны найз нөхөд байсан ба. За ингээд түүнийг тийм өрөв сэтгэл зөвхөрч ганцаарсан санаа бодол нь зураач болгосон байж магадгүй. Боринаж дах ноорхой уртсандаа Ван Гог нөгөө номлогчийн хувцаа тайлж орхиод түүний тэр гартаа биер барьсан Ван Гогийн хувь заяг биш урлагийн түүхийг бүхлээр нь өөрчлөсөн шийдвэр байсныг Ван Гог өөрөө ч мэддэг байсан. За ингээд суутан төрсөн ба. Ингээд бид нар өмнөх дугаар дууссан. За энэ бол 79 оны үйл явдал. 26 настай Ван Гог. Тийм Боринажд байхдаа Ван Гог бол ер нь номлолын зорилготой очсон. Гэхдээ номлолын зорилготой очиод мэдээж мөнгө төгрөх хэрэгтэй, цалин пүнлөө хүрэлцээгүй, цалингааш албан ёсоор тооцоолаагүй. Тэгэхээр шөнийн цагаар нойроо хугаслан байж Иерусалимын газрын зургийг зурдаг гэсэн байхгүй юу? Тэгэж нөгөө хүмүүстэй зарах тэр үед бол итгэгч олон бол мэдээж Иерусалим тий бурхны агуу газар гэд яг тэр агуу газрын зураг зарагддаг байсан учраас тэгэж бас нөгөө бас л энэ нөгөө зураачийн дадал шүү дээ. Хичнээн өөрийгөө зураач болно гэдгийг ойлгоогүй байсан ч гэсэн тиймэрхүү зүйлээс эхэлсэн гэх юм уу? За ингээд 26 наснда зураач болохоор шийдсэн. Тийм үү. Тэгээд Этэнд очсон байгаа. Дараа нь Хаагд очсон. Хаагд 2 жил амьдарсан байна. Яг 81-ээс 83 он. Тэгэхээр өнөөдрийн Амина бид ярих сэдв бол зөвхөн Ван Гогийн 2 жилийг л ярих юм. 81 оноос 1881-ээс 83 он. 28 настай Ван Гогоос 30 настай Ван Гог хүртэл ярина гэсэн. Тэгэхээр 37 наслсан хүний 2 жил. Тийм 37-ын наслсан хүний 2 жилийг ярина. Тэгэхээр дүүти одоо захидал биччихэ 81 онд. Тэгэхээр энэ захидлыг ийм Винсент Ван Гог дүүдэ бичсэн захидлууд гэдэг ийм гоё ном байдаг. Энийг манай гэрлээгээд найз маань орчуулсан. Тэгэхээр энэчнээс би энэ захидлыг уншина. Яг л үнэхээр гайхалтай орчуулга учраас. Тэгээ энэ захидлаас бид нэг зүйлийг мэдрэх бол Ван Гог зөвхөн зураачийн хувьд биш. Утга зохиолын хувьд ямар гайхалтай мундаг хүн байгаа вэ гэдэг мэдрэх болно. За энд нэг К гэдэг бүсгүй гарч ирж байгаа тийм. Энэ болохоор хамаатныхын бүсгүй лөө. Тийм хамаатных нь дөнгөж бэлэвсэрсэн тийм одоо үеэл хаяал бүсгүн. Тэрнтэй хайрцагын холбоотой болоод тэрнээс болж тэ эцэгтэй одоо бас муудалцсан тиймэрхүү зүйлүүд гарах болно. За ингээд Хаак хот Пүрүү гаригийн орой
Энэ 1881 оны 12 дугаар сард бичсэн захидлыг дүүдээ. Захиа бичиж мөнгө илгээсэнд баярлаад өмнө. Мавэ гэд энэ дээр Мавэ гэд нэг хүн гарах шүү. Энэ хамаатных нь бас хүн их мундаг зураач. Тэгээд нөгөө Ван Гог тэр зурх одоо зураач болно гэж шийдсэн учраас тэр одоо өөрийнх нь шавэ болгож байгаа. Тэгээд гэхдээ тэрнтэй жоохон бас нөгөө таарамжгүй. Тэгээ Антон Мавэ болохоор ер нь тухайн үедээ бол алдартай зураач байсан. Тэгээд хитрхи академик нөө бидний яриад байдаг маш нарийн дэг жаягаар сонгодог урлагийн зураач учраас мэдээж манай Ван Гогт бол арай тохиромжгүй багш байсан баг. Ван Гог ч нөгөө ирээдүгс ирсэн хүн баа штэ. Яг үндэ тэг цаг хугацаагаар аялаад зүгээр 1881 онд. Тэгээ бүр хожуу нөгөө ирээдүгс ирсэн учраас тэр нөгөө юунд таалагдахгүй шүү дээ. Тэр чинь бүр ирээдүг харцсан шүү дээ Ван Гог. За ингээд үүдээ бичсэн захидал. Захиа бичиж мөнгө илгээсэнд баярлаад өмнө Мавэтэй тохиролцоод Эден рүү буцсан хойно захиагч нь би хүлээж авлаа. 100 сарын баяраар аавта бас л ам уурга давалгүй хайж автээ. Товчондоо бол аав намайг гэрээс хөөчлөө. Биш тэр өдөртөө л яваад гисэн. Юу болсон гэвэл би сүмд очиагүй. Албаар очиулах гээд байвал заншлаа бодсон ч зүглэхгүй гэд би хэлж гисэн юм. Бодоод байхад Этэнд байхдаа би үе сүмд очдог байсан. Гэхдээ А бит хоёр чухамдаа үүнээс болж зөрчилдөөгүй. К бит хоёрын зуны явдлаас босон үнэ. Би ер нь ингэж бухимдж байснаа сандаггүй. Ганж гансарч явсан үедээ гүн гүнзгий автсан шашны нүцлийг ой гутмаар гэж боддог болохоор аль болох зайлсхийж явах мэн гэд би аавд хэлчихсэн. Хэтрүүлсэн байж мэднэ л д. Гэхдээ л энэ асуудлыг нэг тийш болгосон дээр Мавэ дээр эргэж ирээд би Этэнд үлдэж чадахгүй. Энд л ирвэл дээрсэн гэж нэг байсан чинь тэгээ гэж хэлсэн. Ингээд би хотын захад Мавгийнхнаас ердөө 10 минут алхаад очичоор урлан буюу урлан хийч гэж болохоор тийм нэг хямдхан өрөө түрээслэлээ. Аав мөнгө хэрэгтэй бол зээлүүлнэ гэсэн ч одоо бол би бие даах минь их чухал байна. Яаж гэдгийг мэдэхгүй ч гэсэн Мавэ ядаж туслах байлгүй. Чи бас туслана гэдэгт би эргэлзэхгүй байна. Би чадлаараа зүтгэж мөнгө олох хичээнэд өмнө. Яадаг ч байсан нэгэнт шийдсэн болохоор хэдий хүнд бэрх үеч хилээ өөр яалтай л билээ. Ширээ сандалтай болох хэрэгтэйгээс гадна зургийн хэрэгслийн зардал яалчгүй нэмэгдэж байна. Хувцас хунраач анхаарах ёстой болж. Миний байдал маш эрсдэлтэй. Нэг бол би живнэ, нэг бол тэмцээд хөвөөд гараад ирнэ. Эрт өрөө нэгэн цагт бие даах учиртай байна. Гунайд явах те. Тэр цагт бодсноос эрт ирсэнд л ялимгүй цочирдох шиг байна. Аавтаа бол би мүддээ эвлэрэхгүй биз. Дэндүү өөр үзэл бодолтой юм да бит хоёр. Миний хувьд жинхэнэ сорилтын үе эхэлж байна. Амаар татсан, магадгүй толгойд авсан ийм их устай энэ орчинд тэмцэгтэл тэмцэж хөвж гарахыг би хичээнэ. 1 сарын 1-ээс би шинэ урландаа нүүж орно. Модон ширээ 2 сандал авчихъя. Шалан дээр гуц хаяач хамаагүй унтчих болох ч гэсэн Мавэ болохоор ор ав, боломжгүй бол надаас зээлэд ав гэж хэлсэн. Хийх юм их байгаа ч гэсэн буцах замгүй гэж өөрийгөө зоригжуул суна. Энэ зам хэдий хүнд бэрхч гэсэн тодхон зурааж байна. Тэод өмнө боломжийн хэрээр ахта мөнгө явуулж байгаарэ гэж гуй. Зур. Эвгүй бит. Энэ яг нөгөө тэгтээ энэ дэр яг ингэж байгаа хгүй. Энд нэг тэр хөвөөд гараад ирэн тэ тэр тэмцэл нь бас байдаг. Хөөх гэхдээ живцэн штэ. Уран бүтээл нь л хөвөөд гараад ирсэн тэ. Хамгийн харамсалтай. Зурхан зүрхсэлийг эзэмтгэхийн хэрээр би далаа тэмүүлдэг далаачин шиг болж байгаагаа мэдэрч байна. Мавгийн надад харуулсан энэ замаар замнах юм бол хийх юм бүр тодруулбал усан будгаар зурх юм их байна. Усан будагт ёстой л уусан автаж зурснаа ахин дахин зурж шинийг ирд суун би. Хит хитэн жижиг Этэнд байхдаа зурж байсан судалбарын дайтай бас нэг том усан будган зургаа би эхлүүллээ. Одоохондоо удаан зурж байгаа нь мэдээж. Наандж босон болоогүй 10-аад зураг зурж байж биерээ гартаа оруулна гэж Мавэ хэлсэн. Гэлээхэд биер барьц сурсан хойно учиртай гэд алдсан ч гэсэн шантрахгүй би зүтгээд л. Мэдэрсэн бүхнээ цаасан дээр өнгө будгаар бүрнээ болгож арайхан чадахгүй. Харанхууд тэмчиж яваг минь чи мэдж байгаа шүү дээ. Бүдэг ногоонг сайн гарахгүй юм. Зөөлөн өнгөч олигтой болохгүй юм. Гэсэн ч бодсноо боломжийн ирээр хараар буулгаад л явна. Тэод өмнө бие зурлах хүн олно гэдэг үнэхээр бэрх ажил юм. Оллоо гэхэд урландаа авчирна гэдэг бас хэцүү юм. Өнөө өглөөх гэхэд төмөрчний хүү ирсэнгүй. Аав нь цагт нэг гүйлд нөгөөрөө гэхэд би татгалцсан юм. Маргааш нэг эмгэн ирэх ёстойч 3 хоног үзэгцэнгүй. Гэрээсээ гарвал би хямд цайны газар 3 дугаар зэргийн хүлээлгийн танхим зэрэгт би таталбар зурдаг. Гадаа жавартай хүүтэн
туршлагатай зураач чиг би хурдан зурж чадахгүй. Юм сурахын тулд таталбараа нарийн зураг шаарддаг болохоор ахын даарад ах. 2 сарын 18-нд бичсэн захиандаа чи терс тэхийг эрэхэд бид хоёр таны тухай ярьсан. Хэрэгтэй үедээ холбогдорой гэж хэлнэлээ гэж бичсэн байна. Гээд хэдэн өдрийн өмнө түүнээс 10 гүйлд нь гуйхад нэг терс тэхээс гуйсан ба штэ. 10 гүйлд нь гуйхад доромж маягтай нэлийн хідэн үг хайж байлаа над руу. Би шүд зугаал өнгөрсөн. Өөртөө гуйсан бол өөдөөс нь эргүүлээ шийдэх байлаа. Өвчтөе эмэгтэйд бие зуруусны хөлсийг төлөх ёстой тултаал би тэр мөнгийг авлаа. Тэглээгээд ямар тач хагас жилдээ терс тийхэр шагаахгүй. Ярилцах, зураг үзүүлэх ямар ч хүсэл надад алга. Ажилгүй суусан бол загнахад юу хэлэх вэ? Гэтэл амсхийг чөлөөгүй зурж яваа нэгэнд чи зураач биш. Зураач болоход чи дэндүү оройтсан. Хүн хүнээс гуйж авахар хар ажиллаж болов олж хийгээд бор хотоо тижээмэрдэ гэж хэлхийг нь сонсоод тэслэхүү би одоо бол болж үзгэж гэд хэлсэн. Шудрах сэтгэл хамгийн сайн зөвлөх гэж ярьдаг нь урлагтч хамаатай. Олон таалагдах гэж цагийн ясыг дагсан зураг зурж байснаас тулхтай юм зурж өөрийгөө зовоос нь хавьгүй илүү. Хүнд бэрх үйдч би ч ялгаагүй хүмүүсийн сэтгэл нийцсэн юм зурдаг юм билүү гэж сандгаа нуухгүй. Тэгмэх зөөртөө хэрэггүй чи өөрөөрөө л бай. Үнэн мөнийг шулуухан хатуухан дүрслэн харуул гэж надсан. Би өөртөө хэлдэг. Уран зураг сонирхдаг нэртэй худалдаач 8-ааштай араас би гүйхгүй. Хүсвэл ирээд надаас зураг аваг л дээ. Инх тунх байвал элбэг дэлбэг ургац хураах цаг ирж л таарна. Миле ямар сүрхий юм байгаа вэ тийм юм гинэ. Хоёулаа милийн тухай яг нэвтрүүлэг хийсэн те. Үнэхээр гоё тэр нөгөө гонигтай зургийг ирсэн шүү дээ. Тий, хоёулынх нь яг ярьсан реалист зураач шүү дээ миле. Тэгсэн ингэсэн юм байна. Дебок надад Сансигийн том номыг төр өгсөн юм. Их сонирхолтой. Өдөртөө ажилдаа болохоор шүн босож гэрлээ хасаагаад уншдаг гэж боддоо. Энэ номон дэр нэг ийм хэсэг байсан байна. Ван Гог тэр нэг дүүти одоо яг милийн тухай одоо яг уншиж байгаа шүү. Үүнээс гадна өөр нэг зүйл намайг жигтэйхэн доглоолов. Бие зурулдаг эмэгтэйд өнөөдөр ирээд хэрэггүй гэж хэлсэн ч хөөрхөн эмэгтэй хүрээл ирсэн. Би мэдээж дургуутсан. Гэтэл тэр бие зуруулах гэж ирээгүй. Таны хоолтой байгаа үгүйгт нь мэд гэж ирлээ гэд төмстэй шош өгдөг байх шүү. Амьдралд сайн сайхан зүйл мундахгүй олон байх юм аа. Милиг ном дээр ингэж гарсан шүү дээ. Мили өөр Ван Гог шиг амьдралт. Ингэж маш жижигхэн зүйлээс ямар их хац жаргал мэдэрч тий зөвөр нэг төмстэй шош. Тий. Сансигийн номд Милигийн тухай ингэж бичсэн намайг маш их тогтлууллаа. Мили өөрөө урлаг бол тулаан. Урлагт өөрийгөө өрөвдөж хайрлах хэрэггүй. Харуучиг амь хайргүй ажиллах хэрэгтэй. Хүнд хүрэхгүй юм хэлснээс дуугүй суусан дээр гэж хэлсэн. Би өчигдөрхөн Милигийн энэ үгийг уншсан ч иймэрхүү мэдрэмж надад эртнээс нааш төрсөн. Иймдээч заримдаа зөөлөн биерээр биш харин мужааны хатуу харанда өдөн үзгээр боцноос хараачмаар санагддаг юм. Тэрс тэхэ боломжтой л байгаарай. Чи үнэндээ буруутсан шүү. Чи хэрэг зураач басан бол их олон юмыг гайхна биз. Тэр тусмаа уран зураг, үүнтэй холбоотой бүхэн биеийн хүнд хүчээр ажил гэвэл чи алмаарх үзээ. Ухаан бодлоо хөвчилж, өдий төдий юмд санаа зовхоос гадна өдрөөс өдөрт шандас сорж чадал шавхсан ажил. Зүүрлвэл аян дайнд явах шиг тийм их тэнхээ шаарцсан ажил зураач болно гэдэг бол. Хүн хийж байгаа ажилтайгаа хүн холбоотой, адил төстэй чанартай. Гэлээч яг юугаар адил төстэй вэ гэдгийг тодорхойлоход олон хүн алддаг. Ээж өвчтэй байгааг би мэднэ. Үүгээр зогсохгүй. Манайханд бас бусд хүнд олон зовлон байгааг ч би сайн мэднэ. Энэ бүхнийг би сэтгэлээрээ мэдэрдэгт чи итгэхэр. Ууг нэг гээчийг мэдрээгүй атлаа зурна гэвэл бүтэхгүй. Гэхдээ л нодлон зунаас хойш би гэдэг хүн аав ээжтэй нэгэн таарч тохирохоо өнгөрснийг ойлгосон. Бид бие биенээсээ дэндүү холдож ханаа шаналж явна. Газар шороны ажил хийдэг хүмүүсийн жижиг нэг таталбар зурснаа би чам руу илгээе. Яагаад илгээсэн нь одоохон тайлбарлая. Нөгөө терс дэх надад өрдөн чамаас бүтэлтэй юм гараагүй. Одоо ч гавихгүй гэсэн. Тэгсэн ч тийм шээ. Одоо л байдал эрс өөрчлөгдсөн. Терс дэхийн үг софистуудын ягшмал номлолоос ялгаагүй. Би худалдаа 8 хийж сургууль соёлд сурч чадаагүй нь зураач болж чадахгүй гэсэн үг биш. Харин ч эсэргээр номлогч эсвэл уран зургийн худалдаачин болсон бол би зураач болох заяагүй байлаа шүү дээ.
Зураач хүнд заяадаг гарын уртаа учраас зурхгүй байж чадахгүй. Зурж гисэн өдрөөсөө хойш би үүнд эргэлзэн удаатай билүү. Чи хэлдэ. Зурыг гэж яаж зүтгэснийг чи мэднэ. Зүтгэж байхдаа би хатуудсан. Нөгөө таталбарын тухай одоо бичээ. Гестийн хөл ихтэй бохор гудамна аадар цутгаж байхад би энэ таталбараа зурсан. Альваг хөдөлгөөнтэй барьж авах гэж хичээж байгааг минь энэ зураг батлаад өгнө. Одоо харин терс тэхийг эстэй шуудуунд газар шорооны ажилчид ус хий дамжуул хоолоо угсарч байгаа гест зогсож байна гэд терс тэхийг төсөөлдөө яаж хүн царивж юу зурх бол харах юмсан. Усан онгоцны үйлдвэр нарийн гудамжаар тэнүүчилж таарсан байшин сав хүлээлгийн танхим уушийн газруудаар шагааж явах нь зураач биш бол хүсээд байх ажил биш. Зураач хүнд сайхан бүсгүйтэй цайлж суухын оронд бохор заваан болгоны нүдээр үзэж явсан хавгүй дээр. Гэхдээ зургатаа толбол цайлгч муугүй шүү дээ. Терс тэхийн хийдгээс хэтрэхгүй байсан бол би зураач болох хувьгүйсэн. Мэргэжлийн үүднээс авч үзвэл тааш тохирохгүй үлгэр загварт өөрийгөө хүрслэн цутгаснаас энэ янзанда үлдсэн минь хавгүй илүү. Ингэж дүм. Хизээнээсээ л цэмцгэр хувцс надад нэг л тухгүй тансаг дэлгүрт би өөрөө орохоор тавгүрхдэг байсан. Одоо бол тийм орчинд өөрөөсөө ш дээшааж өрөөлийг ч уйдаж залхаах байсан биз. Гэсэн ч гестэд эсвэл арц талд ас манхан дунд ажиллахдаа битгис ондоо хүн болж хувирдаг. Гунигтай төрх ганцхан хүрэн минь тэр орчинд уусан шингэж өөрөөрөө чөлөөтэй байгааг мэдрээд ажилдаа би чин сэтгэлээсээ автдаг. Чадлаараа л зүтгэж байна. Хаагт бие зурулж хүн алга гэж гомдол мэдүүлдэг хүн юм болов уу би. Ингээд хүмүүс миний дадал зуршил, хувцас хунар, нүүр царай, хил яриаг шүүмжлэхэд ямар хариу барил би зүгээр вэ? Тэдний яриа үнэндээ л гуниг төрүүлэх юм. Би тийм болох бүдүүлэхгүй юм гэж юу? Боловсон ёсорхуу зан гэдэг уг чанартай ойр тойрныхондоо сайныг хүсэх сэтгэл буй за. Зүрхэн цохилж, бусдад туслах, тустай байх, ад сүлд нь бусдтайгаа хамт зэрэгцэн орших тийм сэтгэл оргилжил байвал тэнд соёлж болсон зан зайлшгүй байх ёстой. Тийм болохоор би хүнд төвөг утгахын тулд зурдаггүй. Харин хөгжөөн байсгаж хүн бүхний харж анзаарах ёстой ч гэсэн тэр бүр тогтоож ажигладгүй тийм л зүйл дээр би харцыг торгоохын тулд зурдаг. Тёмэн өөрийгөө нийгмээс хөөгцөн терс тэхийн хилдгээр хаагт байж боломгүй тийм болох бүдүүлэг амтан гэдэгтээ би итгэж чадахгүй. Зурж байгаа хүмүүсийн дунд амьдарч хар ажлын ядуу хүмүүсийн гэр орноор орж урландаа тэднийг авчирдаг нь би өөрийгөө доромжсон хэрэг гэж юу? Миний л ботход мэрэгжил минь угаас ийм шаардлага тавьдаг. Уран зургийг өчүүгэнж ойлгодгүй хүмүүс л намайг үгүйсгэх бизээ. Яа. Гайхалтай. Бүр үнэхээр гайхалтай. Энэ дээр бүр маш олон гоё сэдвүүд ингээд бодох зүйл маш их гарч ирж байгаа. Ван Гогийн тэгээ зөвхөн зураач биш ингээд философч байсан гэдэг нь энэ захианаас нь гарч ирж байгаа байхгүй та бүр үнэхээр гоё уушлаа. Тэгээд энэ дээр бидний хит хитэн юм анзаарах асуудлууд гарч ирж байгаа юм л та. За мэдээж хамгийн ихнийх нь асуудал төр гэр бүлийнх нь асуудал байгаа тий. Өөрийг нь ойлгохгүй байгаа. Гэр бүлийнх нь бол яг протестант шашинтай, шашин номонд гүн гүнзгий орсон тийм хүмүүс байсан. Тэгээ тийм учраас дөнгөж бэлэвсэрчээд явж байгаа тэр Кеофос гэд эмэгтэйтэй хамаатныхаа эмэгтэйг эргүүлнэ гэдэг бол ер нь бол байж болшгүй хүлээн зөвшөөрөшгүй зүйлсэн. Гэхдээ Ван Гог өөрийнхөө өөр нэг захиан дээр болохоор ягаад тэр хамаатныхаа Кеофос гэд эмэгтэйд дурлсан бэхээр 100 болгон уулзчихсан мөртлөө зөвхөн яг тэр 100-д дурлсан буюу яг бэлэвсэрснийхэн дараа анханасаа л нөгөө зураач хүний нүд гэдэг чинь хүний ингээд гуниг зовлон ингээд хараад тэрийг маш өвөрмөцөөр харж байгаа байхгүй. Жишээ нь сая нэг юм харц торгоох гэсэн момент гарлаа шүү дээ. Тэгэхээр бидний тарих нөгөө төрөгийн нэвтрүүлгүүд дээр би тайлбарлаж байсан хитрхи ингээд нэг хив маяганд ороод тэгээд тэр хив маягийнхаа дагуу дадал байдлаар ингээд сэтгэдэг. Ингээд энэ бол сандлын, энэ бол ширээн гэхээс биш бид нар сандал болон ширээний мөн чанарыг бодохгүйгээр ингээд хитрхи автоматчсан сэтгэлгээтэй байдаг. Тэгээд зураач хүний гол одоо үүрэгч гэх юм уу хүсэл нь болохоор тэр автоматчсан сэтгэлгээг энгийн тэр зүйлийг ингэж эвдэхтэй. Тэгэхээр Ван Гогийн хувьд болохоор энэ зүгээр л нэг бэлэвсэн гунигтай эмэгтэй хүн байна биш. Энэ Кеофос бол үнэхээр үзэсгэлэнтэй тэр гуниг гутарлаас нь хүртэл үзэсгэлэн гог харж байгаа. Буюу тэр зураач хүн харц торгоох гэдэг чинь шүү дээ. Энийг зүгээр энгийн гэж харахаа болио. Юмыг ингээд бид нар сэтгэлээ автоматч болцсон байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг эвдээд
юм болгоныг яагаад гониг готрол зураад байгаа юм гэхээр тийм учиртай юм л та яг ингэж нөгөө хүрцтэй сэтгэл зүрхээ хүрцтэй өөр болох гэдэг. Тэгэхээр энэ харц торгоох гэсэн анханасаа дүнгиж зурж эхэлж байгаа юм шиг хэрнээ эн чин олон жилийн туршид суутнууд ингээд олон жилийн туршид маш их тархины үйл ажиллагаа хийж ойлгодог мөн чанарыг аль хэдийн ойлгоцсон ингээд яаж байгаа байхгүй тэр харцыг нь торгох. Гэхдээ хүнийг заавал гониглуулаад байхгүй тэр чинь ингээд хөгжөөхийг ч гэсэн хүсэж ингээд тэгж шүү дээ. Тийм тэгээд за хоёр дахь момент нь болохоор энэ натур олох гэдэг тэгж байна. Ер нь тэгээ энэ угаасаа хэцүү одоо ч зураач нарт хэцүү. Натур гэдэг чинь нүцгнэрээ зуруулна эсвэл яг нөгөө энгийн зуруулна нэг зургийг за нэг хүрэг зургийг ямар стилээс шалтгаалаад за Пикассо магадгүй 20 минутын дотор зурчихна л та нэг хүргийг тий. Гэтэл ямар нэгэн Энгер ч юм уу тий Жак Луи Давид бол бүр сар жилээр нь ч зурж болно шүү дээ тий. Тэгэхээр ер нь натур гэдэг чинь аюу хэцүү ажиллахгүй хүнд зураг зуруулах буюу хөдөлгөөнгүйгээр за 30 минутын туршид суун. За нэг 3 минут амран дахиад 30 минутын туршид суун. Тэгээ бүтэн өдөр чинь суун. Нэг тийм хөсөөд ахаар ажиллана ш. Тэгээд үеийн үед натурд суух буюу зураг зургалж суух амар юм баг цалинтай ажил байсан. Тэгэхээр нөгөө тэр нэг гүлтэнийг ч төлж чадахгүй байгаа зү тий. Ван Гог нөгөө аав нь тий тэр чи тэгвэл цагийн нэг гүлтээ нүгэ шүү гэсэн чи чадахгүй. Тий. Тэгээд тэгэнгүүтээ тэгэхээр тэр натур олох гэдэг бол зөвхөн Ван Гогт ч ер нь хэцүү. Тэгээд мөнгөтэй байж тий олдог. Тэгсэн чинь Ван Гог болохоор натураараа энгийн хүмүүсийг сонгоогүй дандаа өвчтэй хүмүүсийг сонгосон байгаа тийм. За одоо хэдүүлээ бүр нэг үнэхээр гоё натур болно. Яг энэ захианаас нь үнэхээр сонирхолтой бүр галзуурмаар яг энэ хэсэг бол. Бид нар нэг зураачийн талаар биш. Бурхны талаар ярьж байгаа юм шиг санагдаад байгаа шүү сүүлдээ. Нэр. Сот юм да. Тий. Намайг элдэн маяггүй яг байгаагаар минь ойлгосоо. Мав сэтгэл сайтай. Ахт нэг тус болсон ч гэсэн 2-7 хоноо л нүрээ буруулсан. Өнөөдөр түүнтэй уулзаж ярилцсан суухнаа эргэж эвлэрхгүйгээ би ойлголоо. Тэр хүн надаас дэндүү холцчтэй. Урлангаар минь орж хийсэн ажлыг минь үзэж сонирхооч гэсэн чинь би очихгүй юу гэж тийш очтыг гэж хэлсэн. Эцэст нь та их ууртай гэхэд нь би эргээд гэрээдээ ганцаар алхачихсан. Бид хоёр манхан дунд уулзсан юм. Би зураач гэж хэлснийг минь Мав эндүү ташаа ойлгосон болтой. Тэглээгээд би бүхнийг мэднэ бүгдийг олсон гэсэн үг биш. Харин үргэлж ирж мөнхөд бидэн явнаа гэсэн утгатай. Миний хувьд энэ үг би ирж хайж тэмцээр байна. Сэтгэлээсээ тэмцэж байна гэсэн утгатай. Тийм ээ би юм шингээх чихтэй шүү дээ. Та их ууртай гэдгийг сонсоод би яахавд эргээд ганцаараа л алгасан. Гол харлаад хэцүү байл. Мав яагаад гэж хэлсэн бол би тайлбар шаардахгүй. Ууршилж гоохгүй гэлээч. Мав намайг түлхсэндээ харамсаасаа гэж хүсгэн. Тэд Винсент нэг л муу юм нуугаад байна гэж сэжиглээд байгааг би мэдгтэйг. Боловсон соёлтой занг шүтдэг эргмүүцэд хэлэхэд хаягдсан эмэгтэйд туслах нь хүн ёсны илдэг болсон зам мөнөөсөө мөн. Энэ өвөл би хөл хүнд хаягдсан эмэгтэйтэй учирсан. Дүн өвлөөр гадаа хүүтэнд тэр бэлэвсэн эмэгтэй хөл хүнд гуйлг гуйж явсан гэж төсөөлдөө. Би тэр эмэгтэйг бие зурулдаг хүн болгож өвлжин хамт ажиллалаа. Бие зурулдаг хүнд төлөхөөр мөнгө төлж чадаагүй ч гэсэн би тэр эмэгтэй чадлаараа туслалаа. Хоногийн хоолой хувааж бурхны авралаар өөрийг нь мөдхөн төрөх хүүхдийг нь би өлбөрч осохоос аварлаа. Эмэгтэйн өвдөж хансан төрх намайг ирэхгүй татсан. Усанд оруулж унд хоол өгөхөд сэргээд л ирсэн. Лединий амаржих газарт үзүүлж тэнд амаржуулахаар тохиролцлоо. Хүүхэд нь буруу байралтай болохоор өвдөж зовхоос яах вэ? Хагалгаа хийж хүүхдийг нь хавчаараар эргүүлнэ гэсэн. Ямар ч тач эмэгтэйг аврах бүрэн боломжтой. Энэ 6 сард амарч учиртай. Өөрийгөө эр хүн гэж боддог хямгайч инкэл ёстой гэж би санана. Энэ явдал миний хувьд энгийн ойлгомжтой гэж үзсэн болохоор хүнд хэлж тайлбарлах ямар шаардлагагүй гэж бодсон мэдээж. Эмэгтэй бие зурулж үзээгүй болохоор анхандаа төхмөө барьж чадахгүй гэрвшээд хэцүү л байлаа. Гэлээч явандаа дасаад ур чадвар минь түүний ачаар овоо гэсэн шүү. Надад их дассан болохоор түүн туслах хамгийн сайн арга гэвэл гэрлэхэл байна. Үгүй бол энэ эмэгтэйд эргээд ядуугийн бахим саварт орж харанхуй ангалд энэ эмэгтэй унана.
Энэ эмэгтэй мөнгөгүй ч гэсэн надад мэрэгчлэрээ мөнгө олоход баггүй тусалдаг. Ийм хүнийг би хайчиж чадахгүй. Боломжийн хэрээр ажиллаж байна. Хүмүүс намайг үггүй ойлгоно л гэж бодсон юмсан. Зүрхийг минь болиглуулдаг эмэгтэйг би их бодсон. Гэлээж тэр надаас хол хөндөө. Гэтэл энэ эмэгтэй болохоор дүн өвлөөр гадаа гудамжинд өлөн зэлмэн өвчтэй хүл хүнд бидэрч явлаа. Ийм хүнийг би хайж чадахгүй. Маввэ, тё, тэрстэх. Миний амьдрал та нарын гарт байна. Та нар намайг орхиж нүрээ бууруулна гэж юу? Хэлэх гэснээ хэлсэн хойно хүлээх л үлдлээ. Хідэн судалбар зураг би чамруу илгээе. Бие зурулж буй энэ эмэгтэй надад хичнээн тулсныг та нар хараад мэдэх үзье. Энд бол Христина буюу Ван Гогийн хөх захиан дээр Син гэж нэр нь гардаг. Бие үнэлэгч эмэгтэй, Гагийн бие үнэлэгч эмэгтэй, Хакотын. Тэгээд хөл хүндтэй тэгээд нэг охиноо дагуулсан. Тэгсэн мөртлөө гудамжинд ингээд тухайн шүний ажилдаа ингээд гараад зогсож яхад нь Ван Гог бол ингээд аварсан. Тэгээд харамсалтай нь яг дараагийнх нь түүх нь болохоор Кристин гэдэг тэр эмэгтэй ээж нь болохоор боддоо охин нь бие үнэлэгч. Тэгсэн хэрнээ Ван Гогийг охиндоо таарч тохирохгүй хүн гэж дүгнээд наадах зураач нь чамайг зүгээр л натур болгож ашиглаж гинэ гэж дүгнэнгүүтээ хор хотгосаараа салгачихсан байхгүй. Харин бүр ингээ тий охиныг нөгөө зөвхт амьдрал руу ядууч гэсэн зөвхт амьдрал руу ингээд оруулах гэсэн чинь тэгээд яг энэ дээр Ван Гогийн тэр хүний яг мөн чанарыг ямар амар олж харж байгаа юм. Ууг нь бол яг синд хайртай байгаад тэр синд хизээч дахиж олдохгүй тий өөр зам руу орох боломж л байсан байх л та. Тэгээд хаяад явсан л та. Энэ нэг 82 онд нэг дүүдээ нэг бичсэн цагтлаа нэг синий талаар энийг уншиж байгаа. Синий тухай юу боддгоо намайг өргөцснаас зайлахгүй гэж нуулгүй хэлсэнд талархаа. Ийм явдал бишгүй тохиолддог болохоор ингэж бодсон мэдээж хэрэг. Гэхдээ дүн син тийм юм бишээ. Бид хоёр хин хиндээ татагдаж тассан. Тэр намайг хаалал хаан дагаж өдрөөс өдөрт миний нэгээгэн хэсэг болон хувирч буй үнэнч туслах минь юм. Нодлон би кад дур татагдсан шигэ түүн дурлаагүй ч гэсэн. Анхны хайранд бүтлгүүтэж ганцаардлын бэрхийг ясандаа хүртэл мэдэрсэн хүний зүрхнээс ундрах энэ мэдрэмжээ хайраас өөрөөр нэрлэх боломжгүй билээ. Бид бол бисээ түшиж бэрх ачаага хамтдаа үрч яваа золгүй хоёр амьтан. Иймдээ сэтгэлд минь зай гэгээ гарч зовлон минь жаргал болж тисшгүй төвчээд гарахуйс хөнгөрнө. Чамааг удахгүй ирнэхээс баярлсан сэтгэлээ барьж дийлэхгүй. Христина чамд ямар санагдах вэ? Нүдэнд тусгааргүй жирийн эмэгтэй ч гэсэн миний хувьд бол эрхэмсэг нэг юм. Энгийн хүнд дурлаж хайрлуулсан хүн зовсон ч жаргалтай байдаг да. Сэтгэл гундаж итгэл алдарсан хойно хэрвзээ Христина дүн өвлөрч даарч зовж яваагүйсэн бол бид хоёр холбогдох нь эргэлзээтэй. Гундуухан ч гэлээ би чинь хүнд хэрэгтэй гэж бодоход амьдрах хүсэл эргээд оргилсан. Би ийм сэтгэлийг хайж яваагүй гэлээж олсон. Буй байдал нэгэн тийм болж бидээ татагдсан хойно сэтгэлээ барих хэрэг юу? Синтэй уулзраагүй бол гутарж гунж дуусах байсан биз би. Одоо бол ажил энэ эмэгтэй хоёр эрчмийг минь тэтгэж байна. Син зураачийн зут руу тарчиг байдлыг үл таан дуртаяа надаар бие зурулдаг болохоор ката гэрснээс илүү синтэй байвал би сайн зураач болох бизээ. Синийг инхри зөөлөн элдэг ёсоргуу гэж хэлэмгүй ч гэсэн надад бол үнэн сэтгэлээсээ дэмтэй байгаа нь эрх биш догдуулах юм. Чамд өмсгөө болсон ахтан таарчих илүү хүрэм ганц нэг өмд байвал баярлан шүү. Би өөртөө аль болох гэртээч манхан дундч өмсчгөр зайлшгүй шаардлагатай юм авдаг болохоор хідэн хувцс маань гэрт гадаа өмсөөр аваад бүр илэгдэж норчээ. Өмсөн хувцс минь өнгө гундуу гэд би юр ичдэггүй. Харин илэгдэж ганцсан чамин хосолтой ажиллаж байхдаа би харин нүүр улаагаад байт. Өдөр тутамдаа өмсдөг хувцс маань синий ачаар цэвэрхэн цэгцтэй байна. Манайхан син бит хоёрыг цаг нөхцөөж байгаа гэж бодлгүй зөвөр ойлгосоо билээ. Ингээд ахын захиагаа өндөрлөё. Та нараас улам холдож байгаагаа мэдрэх үнэхээр гашуун байна. Ингээд яг саяны
ер нь 81-ээс 83 оны хооронд захиануудад нь бол айгүй том асуудлууд хөндөгдөж байгаа юм тий. Тэр саяны шин тэр хувийн амьдрал ер нь насаараа Ван Гог чинь ингээд хамт байх хүнийг хайж явсан байхгүй. Энэ зөвхөн Ван Гогт биш ер нь альва цаг үеэсээ төрүүлсэн суутнуудад ингээд тохиолддог асуудал ойлгохгүй шүү дээ хинч тий. Ван Гог яагаад тэр сандал гэдэг зураг зурсан? Тэгээ тэр Пол Гогин гэдэг найзыгаа яагаад амьдралынхаа сүлд ч гэсэн тэр Францлаа уурсан? Тэр ямар нэгэн байдлаар өөрийнх нь тэр нэг даалгавар байгаа тий. Ирээдүгээс ирсэн даалгавар. Тэр даалгаврынх нь арна болоод явах хүнийг хайж идэг. Гэхдээ олон зураач нарын ер нь уран бүтээлч нарын амьдралаас харахад тэрийг даадаг хүмүүс цөөхөн. Ягаад тэгэхээр Ван Гогт бол өөрийн гэсэн нэг зорилго байгаа юм. Урлагийн зорилго, урлагийн том даалгавар. Хүн магадгүй тий бид нарыг синхруулах даалгавар байсан байгаа байхгүй юу? 200-300-ны дараах хүмүүсийг синхруулах даалгавар. Тэгвэл тийм учраас Ван Гог өөрийнхөө бүх ахуйг золиослж байгаа. Тэгэнгүүт ямар эмхтэй хүн тэр ахуйгаа золиослсон хүнийг дагаж явах юм бэ тий? Модильянигийн эхнэр дийлээгүй. Ер нь бол тий Матисийн ч эхнэр дийлээгүй. Ер нь арталт нь байгаа хүн чинь маш хэцүү байхгүй. Тэгээ тэрийг дийлж явсан эмэгтэй муза нар маш ховролтой. Тэгээд Ван Гогийн хувьд бол шин бол хэсэг хугацаанд мэдээж хамт ингээд муза нь болоод тий нат өөр нь болоод тий бүх төрлөө хамт байсан ч гэсэн удаан хугацаанд бол дийлээгүй. Тэгэхээр ер нь эргэн тойронд чинь уран бүтээлч хүмүүс байх юм бол бидэрт энэ нөгөө терстэх шиг байж болохгүй гэдгийг сануулад байгаа юм. Терстэх болохоор хэлээд штэ чи зураач болж чадахгүй чи оройтсан байна тий гэснээр 10 гүйлтийн хэрэг хүн нэг доромжлох гэж байгаа бол тэгэж мөнгө өгч яах юм бэ тий. Гэтэ ингээд мөнгө өгөнгөө ингээд өөрийнхөө эгог өндөрсгөөд ингэж доромжилж амжиж байгаа байхгүй юм Ван Гогийг маань. Тэгэнгүүт биднэрт ингээд терстэх шиг худалч одоо тэр нэг софизм гэдэг үг саяны захианд гарч ирлээ шүү дээ тий. Терстэх бол яг софистууд шиг байна гэд софист гэдэг нь эртний грект байсан одоо их сэтгэгчд л дээ. Гэхдээ софистууд болохоор ямар ч тийм нэг үнэн байхгүй. А гэвэл А үнэн, Б гэвэл Б үнэн, А ч үнэн байж болно, Б ч үнэн байж болно гэд А-гийн ч талд аргументууд хэлж чаддаг, Б-гийн ч талд аргументууд хэлж чаддаг тийм хүмүүс байсан. Тэгээс софизмын ухаан гэхээр арай илүү нөгөө худлаа эмэгч үнэн болгож чаддаг гэдэг утгаар нь энэ захиан дотор орж байгаа үг юм л та. Тэгэхээр терстехийг бол тийм софист шинж чанартай гэж юм л та тий. Тийм нэг их амар үнэн айлтаад байдаг тий сургаал айлтаад байдаг чи ингээд бор ходоодоо борлуулах ингээд хар ажил хийж тий хар ажил хий тий ингээд амьдралыг айлтаад байдаг гэсэн мөртлөө яг үнэндээ өөрт нь дотор нь үнэн байхгүй байна. Хэрвээ би терстэх байсан бол яг л тий энэ дээр айгүй гоё моментууд гарч ирж шít тий урлаг гэдэг бол дайн тулаа юм аа гэд бидний яриад байдаг Ван Гог гэдэг бол зөвхөн одоо нэг юм хүмүүс буруу ойлгоод байдаг эмороод готраад ингээд сугаал ганцаардаал дүүгээсээ мөнгө аваад байжсэн хүн шиг үгүй байхгүй. Тий маш их тэмцэл явагдаж байгаа буюу тэр тэмцэл нь оюун санааны дотоод ертөнцийн ингэжиж яг тэр суу бүтээлэнд төрж байгаа юм. Тэгэхээс биш хэрвээ Ван Гог өөрөө хэлсэн байгаа шүү дээ. Хэрвээ би худалдаач 8-аачин болцсон бол хэрвээ би тий өөр хар ажил хийцэн бол надаас зураг гарахгүй маа гэдэг. Зураач болохгүй тий. Тий зураач болохгүй гэдгийг хэлчихсэн байна. Тий хожмивын ингээд судлаачид түүний бицэн асар их энэ гайхалтай захидлуудыг түүний тухай баримтуудыг ингээд цуглуулж чад Ван Гогийг ямар өвчний улмаас ингээд өвдөд байсан болоо гэж их хайсан ба. За тэгэхэд түүний тэм гигэн ремигээ сэтгцэн эмнэлэгт эмчилүүлж байхдаа бичсэн захидлууд энийг нөгөө 3 дугаар хэсэг дээр ярил л да. Гэтэ яг урьдчилаад хэлчихэ те. Тэгээ эмнэлгийн баримт бичгүүдэд Ван Гог ямар өвчтэй биш үү? Ямар өвчтэй байсныг та бүхэнд хэлье. Ван Гог бол нэг хүнд ахтгаар их зовлон нуруунд дээр үүрч явсан зураач байгаа. Нэг хүнд ахтгаар. Бараг 10 хүнд ч ахтгаар. Тэгэхэд нэг хүнд Ван Гог хоёр тулд эмгэгтэй. Минерэн өвчтэй. Чихэнд нь хийм сонсогддог, олон давтагц үг сонсогддог тэр өвчин гэсэн үг. Шизофрентэй. Хоол босруулах системийн доолдолтой. Магадгүй олон туйлд сэтгцийн эмгэгтэй. Нойр гүтэлтэй. Депресстэй. Мөн бэлгийн замын өвчтэй. Ийм олон өвчнөр шанаж байсан нотлогдсон ба. Нэг сэтгэлээр унахаараа удаан хугацаанд тэр байдлаас гарч чаддгүй байсан хамгийн том асуудал нэг. Тэгэхээр энэ чинь амар өвчнөд байгаас дээр нь нэгэн өвчин сэтгцийн ямар тэр хүнийг баг алдаг үлээ. Тэгэхэд олон талын тэр өвчтэй байхгүй.
Тийм тэр үед бас нэг бэлгийн цамын хаалга гэдэг бол эмчлэгддэггүй одоо эмчлэгдлээч маш муу эмчлэгддэг тийм үе байсан гэдгийг бас ойлгох хэрэгтэй тий. Тэгэхээр мэдээж хоол боловсруулах системийн хувьд бол хэцүү амьдралаасаа болоод хит их дарсанд донтсон. Тэгээд тэр дарсныхын донтолтол эрүүлээд тэгэж орж ирж нөлөөлж исэн зүйлс байгаа. Гэхдээ ямар ч байсан бид нар энэ дээр юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр энэ Ван Гог гэж хүн болон ер нь уран бүтээлчд бусад зураачид нэг архитар суугаад сайн одоо юм чөлөөт амьдралын хэв маяг эдэлснээр зураач суутан болчдгүй юм л да. Гэхдээ ямар ч суутан хүний арталд нэг юм чөтгөр шиг дагж яадаг зүйлс байдаг гэсэн. Тэгээд энэ их суу бэлхийг өөрийнхөө оюун ухаанд авч явна гэдэг тархины хувьд ч тэр зүрх сэтгэлийн хувьд ч гэсэн маш хүнд ачаалал учраас энэ хүмүүс чинь тэр ачааллыг буруу зүйлээр тайллаад эцсийн дүндээ яг иймэрхүү юмд хүрч исэн. Тэгээд энэ зөвхөн Ван Гог өөрийнхөө амьдралын өмнөөс шаналаад зовсон асуудал биш. Энэ чинь 20 дугаар зуун гэх бүхэл бүтэн хэдэн саяар нь хүн нас барах аимшигтэй зууны өмнөхөн тэр дараагийнхаа зууныхаа уур амьсгалыг зүн совингороо мэдрээд амьдарч исэн зураачд байгаа. Ер нь бол 19 дугаар зууны 2 дугаар хагас 20 дугаар зууны их үеийн зураачд бол бүгд л дэлхийн ертөнц бүгдээрээ хаашаа явж байна гэдгийг мэдэрч исэн. Тийм хөгжмөдөр хүртэл Шопен байсан. Энэ бүр урлагийн ертөнц яг энэ үе маш ингээд одоо ингээд хамгийн гоё яг үе санагдیں۔ Надад болохоор гэтээ маш төгшүүртэй ирнэ. Тийм төгшүүртэй угаасаа юу юугүй хүмүүс би хядаад аллаа шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр чин төгшүүр байлгүй яах вэ тийм. Би тэр нэг 2 сард нэг сэтгэл готролд орсон шүү дээ. Тэгж яхад би зүгээр янз бүрийн пост ингээд хайжсан байхгүй. Тэгэхээр чиний пост гарч ирээд надад тэр нэг өгүүлбэр үнэхээр амар гоё санагдлаа. Арх дарс бол сэтгэл готрлын түр шимаа гэж чи бичсэн юмсан. Тэгэхээр яг тий хүн сэтгэлээр ундаг тий. Тэгэхээр уудаг. Тэгэхээр уугаад маргааш нь улам сэтгэлээр ундаг. Энэ нөгөө сэтгэл готрлын төрсөн нөр арх дарс аваад байхгүй. Ван Гог яг энэ амьдралаар амьдэрсэн тий. Гол нь бас. Тийм тэгээд нөгөө эцэст нь тэгээд хин нүгэлтийн төрүүлж чолоошэ дээрэ гэдэг үг гэдэг шүү дээ. Хин нүгэлгүүн төрүүл хин нүгэлгүүн төрүүлж над руу чулууш дээр гэсэн хинч чулууш идэггүй тий. Библ дээр байдаг. Тий. Ер нь бол хинч бид нар одоо шүүх ирэхгүй юм да. Гэхдээ ойлгож хүлээж авах хэрэгтэй байна. Яг үнэ. За ингээд Ван Гогийн дүүдэ бичсэн цагт 2 дугаар хэсэг тий 81-ээс 83 оны хооронд үргэлжлэлээ. Одоо Ван Гогт ердөө 7 жил үлдсэн. Тэрийг эрх нэвтрүүлгээрээ хоёулаа хүргэе те. За хамт байсан Аминатаа үнэхээр баярлалаа. Баярлалаа.